Иргэнхээ өөрийн амьдарч буй хотгоны орчимд халдирч унсны улмаас гэмтэл авч удаан хугацаанд хэвтрийн дэглэмд орсон асуудал шүүхээр эцэслэн шийдвэрлэгджээ. Тодорхойлбол иргэнхээ явган хүний замаар зорчиж явахдаа халдирч унаж улмаар яс сугарч гэмтэл сувг судлалын үндэсний төвд хүргэгдэн хагалгаанд орсон байна. Гэмтлийн улмаас тэрбээр бие даан хөдөлж чадахгүй болж тодорхой хугацаанд хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүй хүрчээ. Эмчилгээ хагалгааны явцад иргэнхэд ихээхэн хэмжээний зардал гарсан бөгөөд түүний охин асран сувилж энэ тариа шаардлагатай хэрэгслийг авч өгч байсан аж үүнтэй холбоотойгоор иргэнхээ эмчилгээний болон асаргаа сувилгааны нийт зардал 3,185,909 төгрөгийг өөрийн амьдарч буй хотгоны сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулж өгөхийг хүсэж шүүхэд нэхэмжил гаргасан байна. Харин сууц өмчлөгчдийн холбоо уг нэхэмжлийг эсэргүүцэж тухайн иргэн нь хотгоны орох гарах хэсгээс гарч явган хүний замын бордюр дээр халтирж унсан. Тухайн үед манай зүгээс орчны газрын засыг цэвэрлсэн байсан. Мөн цаг өөрийн нөхцөл байдлаас шалтгаалan газар мөстөөгүй байсан тул уг хохирлыг бид хариуцах үндэслэхгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Гэвч шүүх хэргийг бүхэлдэн нэгтлэн шалгаж үзэхэд иргэнхээгийн халтирж унсан газар нь сууц өмчлөгчдийн холбооны дундын өмчлөгийн нутаг дэвсгэрт буюу тухайн хотгоны орчны газарт хамаарч байгааг тогтоосон байна. Үүнээс гадна хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 12-ийн 10 зааснаар иргэн аж ахуйн нэгж байгууллага нь нийтийн эдэлбэр газрын хог хаягдал цас мөсийг цэвэрлэх үүрэгтэй байдаг. Мөн хуулийн 9-4-12 заасан зохицуултын дагуу сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн хариуцсан орчны 50 м хүртэлх газрын цас мөсийг цэвэрлэж иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй аж. Шүүхээс тогтоосноор тухайн сууц өмчлөгчдийн холбоо нь дээр хүүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл орчны газрын цас мөсийг зохих ёсоор цэвэрлээгүйгээс иргэнхээ халтарч унаж эрүүл мэндээр хохирсон гэж үзжээ. Ийм хохирлын хариуцах хууль зүйн үндэслэл бүрдсэн гэж дүгнсэн. Улмаар Баянгол хаан уул Сонгон арган дүүргийн иргэний иргэн анхан шатны тойргийн шүүхээс иргэнхээгийн нэхэмжлийн зарим хэсгийг хангаж хагалгааны зардал болох 1,671,000 төгрөгийг сууц өмчлөгчдийн холбооноос гаргуулan олгохоор шийдвэрлсэн. Харин асаргаа суулгаатай холбоотой бусад зардлыг нотлох баримтаар бүрэн тогтоогоогүй гэж үзэн хэрэгсэхгүй болгожээ. Энэхүү шүүхийн шийдвэр нь орон сууцны хотхон нийтийн эзэмшлийн талбайн цас мөсийг цэвэрлэх асуудалд хариуцлах сул байж болохгүй, иргэдийн аюулгүй байдлыг хангах нь сууц өмчлөгчдийн холбооны шууд үүрэг болохыг дахин сануулсан чухал тохиолдол боллоо.